За тэгээд шүнжэнгөө ажилтдаг би өглөө унтаж чадхаа болчлоо. Ягаад тэгэхээр халуун болж байна гадаа тэгээд яг нэг 7:40 мөч гэл аимшигтай халуун болоод. Тэгээд бид хоёр ч нэгт ороод нэх тийм удаагүй тэгээд зуны хүнжил мүнжил байхгүй болохоор нэмгэн хүнжил хэрэгтэй болвоо. Тэгээд гэрээсээ гарахар боллоо. За нэг иймэрхүү влог шүү. За тэгээд үзээрэй. Тэр авах юм уу? Тэгэхгүй энд юм ийгтэй. Ямар юм бэ? Окей, цэник дүүр nice. Сүүлийн удаад нөгөө батарейн цэнгэлээгүй нөгөө хуурай гарын чигдэг үлээ тиймэрхүүгээр явсан чинь 48 кг биш ээ 48 км явсан байлаа. Одоо бүтэн цэнгэлцээ одоо үзэндээ. Окей. Маа лифт яа таа. Энэ болохоор болдгоо форм гинэ. Нистгүү бороор энэ нистгүү бормоор нэ. Би тааш өнөдөр яаж энийг унаад хотын төвлөрөг битэн явж ийн үзэтэй. Энэ удаа болохоор бид нэр энэ жижигхэн камер Insta 360 Go 3 гэдэг камер. Энэ камерыг төрсөн. Энэ камерыг болохоор ийм зүгээд энийг дотроо ичсэн. Дотроо игээд хингүүдээ навчаа нэгээ соронзоор наалтчих. Тэгэхээр эцээж юм биш. Дуушаар харж байгаа бүх юм тавьчих гэсэн. За ингэж явж ирсэн. Энэ юу нээр амартай энтэй хөдөлгөөн хийе яаж үзье. Дия. Ингээд торлож байна. Түч гараа авчаад 44 45. Яа, нэгдүгээр идэх зам арай дэндүү юм аа. Чадсангүй. Магадгүй энэ зам бол Улаанбаатарын хамгийн гоё зам баг. Хамгийн гоё дууны зам. Тэгээд энэ зайсан хүртэл яваа, зайсангаас цаашаа Маршлын гүр хүртэл асуудалгүй дууны замаар явчихдаг. Тэгээд тэрнийхээ зүүн талаас урагшаа явахлаа нэг цэнгэлт хүртэл ямар ч асуудалгүй дууны замаар явж болттой би танд харуулъя за. Дээрэс нь хэдүүлээ эн чинь одоо Ярамгийн гүр гэж бодглохлаа 4 цаг 59 минут шүү за. 4 цаг 59 минутаас хэдүүлээ хэдэд очих нь бас үзье. Одоо ингэ цаас тэмдэг. Шот дэмжин. Миний хөлөнд ямар ч ачаал ирэхгүй ингээ хурд авчдаг. За дундаж хурд нэг юм 27-29 ор нэмэхгүй байт зайтай барьж дотрын амар багц хийдэн. Энэ Улаанбаатарын хамгийн гоё ганц. Нэрийг сав. Эшээ ингээ хүмүүс хвчлээ. Нохоотой бол нохоотой, хүүхдтэй бол хүүхдтэй, тэгэл дугуйтай. Хүүхдээс илүүлэн том хүүхдүүд нь дугуй муугаа унаад энэгээр байнга явж байдаг. Тэгээ машин байхгүй, тэгээ чимээ шууган байхгүй амар гоё ганц. Сурантай хөлтөд амар хөөгөөж. Суран болохоор амар хүчтэй, бараг 100 өрөх хаа. Уул муулгүй зүгээр гарчдаг шүү дээ, амар асуудалгүй. Тэгээд одоо бараг шинэ нэг 16 сая баяртай хавцаа байгаа. Тэгэхээр арай л амар үнэтэй. Бүгдээ тоглоход бас арай л жоохон аюултай гэж магадгүй.
Зөний орд нэрээ дугуун дээр хөл хөгжин хамгийн гол гоё хөгжин гиз хөгжин тэгэхээр аваатай. Яг энэ дасгалч одоо баг спиннингийн дасгал байгаа шүү дээ. Ингэшээрээ гиз багсч болох байхгүй. Тэгээ би одоо оролдоод ингээл яг 2-3 сарын дараа тийм мэдчихэхгүй таруулнаа. Дараа жиг харах юм бол 28 таагаад байгааз дугууны хамгийн дээдлийн километр цагийн 30 км цаг шүү. Зөвшөөрөд 30-аас дээшээ хотод ингээд хурдтай явахыг зөвшөөрдөг шүү. За тэр хүмүүс мэддэг юм байлаа. Зөвлөг цэгийг дуусчих шүү. Би жоо зэглэхгүй болохгүй. Цаг арай 5 цаг 20 минутын 20 минутын дотор Ярамгийн гүүрнээс Дүнжин гарав дээр ирсэн байна. Тэгэхээр бас гоё гоц. За би тэгээд очиж байгаа үргэлжлүүлээ дөө. Миний 30 минут цэглэж ирэхэд биш ээ. Ер нь бичлэг хийж чаддаг байхгүй миний энэ юм. Ярамгийн гүүрнээс 20 минут. Нөө. Аа. Энэ автлаа. Нэг нас ч гоё штэ. Юунаас дахиад яваагүй. Коннешнс авч ирсэн. Үн авч илөө. Анти нөгөө дээр би хүүхдийн хувцсныхаа дэлгүүрийг ингээд болоод онд нь өөр юм хийцэн ингээд хийжсэн штэ. Тэгээд үлдсэн энэ дээр байгаа нөгөө нэг хувцсуудыг хямдхан аваарай гэж хийжсэн штэ. Тэгээд тэрнээс байгаа юм байлээ шүү. Энэ жишээ нь 35-аар зарж байсан. Тэгээд 15-аар өгч ийн гэж тэгжсэн. Энэ дээр 35 гэж байгаа юм л тийм байна. 15-аар өгч ийн гэж тэгжсэн юм хос ингээ хүүхдийн юмнууд дээр байгаа. Тэгээ янз янзын юм хүүхдийн хослууд байгаа. Чанар нь бүгдээр амар гоё. Би өөрөө очиод ухаж байгаа л тэгээд олсон юмнууд байтин. Тэгээд ганц нэг юм хүү цамцнууд үлдсэн юм байлээ. Тэгээ бид нэр лайв хийсэн чи хамгийн сонин куртунууд барыг бүгдээр дууссан байлээ. Тэр нөгөө хавар намрын куртунууд тэр ч ихтэй байхгүй болсон байлээ. Тэгээд энэ цамцнууд л байгаа юм байна. Тэгээ өөр бэлэн бараа үлдээг юм байна. Би тэгээд эдгээр чинь бүгдээр тань куртнууд байгаа шүү дээ. За энийг ингээд ярилцаад 15-20 мянгаар тэр аваарэ гэсэн. Тэгээ цаатлын юмд бол дандаа захиалгатай юмнууд үлээ. Тэгээ өөр юм үлдээг байна. Надаас юм хум авдаг хүмүүстээ маш их баярлалаа тэгээд. Дахиад баярлалаа. Зарын чанартай ч тийм мэдээллийн чанартай. Гадуур ийм нэг нарны цус харах юм бол энийг авч болно шүү да. Энэ нэлийн дайжгүй шүү. Баларсан ажилтны өдөр юм бах та. Ажиллахгүй л гэж. За жиж. За ажих наран туул орох уу? Яармаас ирсэн юмсан. Хаалттай ажих гэж. Нэг өдөр ямар тийм биш дээ. Би захмагч 2 дахь өдөр гэж бодсон байхгүй. За. Маргааш л ирээ да. Наран туул орчт юм уу? Мандул ороход буцаж явахад мотоцикл авт. Мотоцикл гинэ. Дугуйгаа авт. Тэгээд буцаж нэг намтал орж үзье да. Энэ юмас хүнжил хаагур гэдэг лээ. За баярлаа. Нэмгүй хүнжил хаагаад нэг хүнийх хоёрыг авчвал зүгээр юм болов. Хэд юм бол? Энэ 25,000 байна. 25 аа? Тий. За. Ийм 40,000 байна. Энэ юу шиг ийм 35,000 байна. Уул энэ хамаагүй гоё зөөл. Энэ нүү? Тий. Бид наалтстай. Эдгээр нь болцоо нөө бүтээлгийн оролт хэрэглэхгүй бол өмнөхөд арай хатууд. Тийм бах тий. Энэ бол хамгийн зуны үйлчлэг наад зөөл магасан зүйл. Энэ нэг хүнийх тий. Хоёр хүнийх нь Хоёр хүнийх нь 35,000, 40,000 гэдэг. Бүр нэг нь юу юм? Ийм бас байна. Зузааны дундч. За надад яаж авч явах вэ? Тэрнээс нь хоёулаа нэг жижиг цэнгэлт орлоо шүү дээ. Би өнөөдөр гадуур жоох ажил амжуулах хэрэгтэй дээ. Аваад хороор авъя. За барил явна да тий. Ямар өнөө? Ийм бэ. Нэг цэнхэр нэг ягааныг л авчих тийм үү? Үгүй ажиллах юм уу? Ажил өмнөөс авсан. За ингэчүүдэд хүн нэг хараал идэх юм болов. Ийм дөрөв. Яах энэ тэгээд энэ шаргал болсон шүү дээ. Энэ гоё юм байна уу?
Энийг энэ ягаантай л авчих ингээ хоёр юм чинь. Энд бас даав хэрэгтэй л бахтай тий. Даваа байгаа. Зөвхөн үнэлэх нь байна гэж яах вэ? Байхгүй. Тэгүүлч за юугаар л авчих дөө. Тааснах 50-35. Энэ ихтэй гоё юм байна. энэ амар гоё юм билээ. Цахилгаанаараа явна 50 км явна. Тэгээ жингүүд ингээд нөгөө нэг Прус чи ингээд нэг хаазаа яачихлаар ингээд нөгөө цахилгаан явахгүй байгаад идэв штэ. Тэнгүүд яг жигээд явангууд цаас чи дэмжээд өгөн зөө. Тэнгүүд амар удаа явах юм. 3 сая 500 лөө. Яг нэг дугуй унахлаас чи яг бардггүй штэ. Хэцүү санагдаад 2 унаад энэ нь яах юм бол хаагүй гоё юм. 45 маа хүрж ил штэ. Хурдан. Тийм. Тэ байна хүү. Нөлөөс гарчаад ил штэ. За энийг скотч өнөө. Гэрчгашгүй. Hello заа. Авчлаа 20 мөнгө чинь. 25-аас яриад 20 төглөө надаа. Сайн. Тийм гоё юм билээ шүү дээ. Энэ гэхдээ бүтэн цахилгаан нь Бас юу вэ? бас юм дугуй шиг. Чинийхээ хэр өгөө? Хурдан уу дээшээ 45 маа 50 руу л оруулаа. Цэнийг хэр вэ? Цэнийг энэ нэг за нэг 60 км хавцал явна да. Энэ хэдийнх вэ? 8 сая болж байгаа. 600 500 Би нэг сайхан боссцсон шүү дээ. Нэг кофе шоп ч юм ажилладаг хүн байна үгэд. Гэсэн чинь ингээд энд талбай байгаа. Талбай гарагдчих төв шуудаа. Эсрэг талд нэг юм барилаа байна. Энийний хідэн давхтлаа. Нэг ахуйгийн газар үт юм аа. Би нэг вагонд явж байгаа. Тэгээ гонж явж байгаа ахтай. Нэг купе байсан болохоор сайхан юм яриад явсан чи. Амар гоё. Тэгээд Европт байсан нэлээд удаан байсан. Тэгээд чаах пимивний талаар тэр гоё яриад амар удаа ирсэн аахгүй. Тэгсэн чи дэлгүүртэйгээ тэр дэлгүүр нь болохоор дотроо пимив зардаг. Суугаад ингээ явах боломжтой тийм эргэтэй өвсөн дэлгүүр гэсэн аахгүй. Тэгээ би тэр постцсон чи тэр ах доор нь манай газар юм шиг битцээ тий. Тэгээд өө нэрээ тийш дахиах руу очие тэгээд ирж гин. Тэгээд би айл болох нэг влог хийх гээд байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ болж байл ингээ оруулахыг хичээ. Энэ газрын 4 дахь хөт юм байна. Тэгээд би айл болох видео энэ ах барыг өөрөө байхгүй бах төө. Гэхдээ явтаж пив зардаг тийм дэлгүүр ихлэ гоё гоос тий. Тэгэхээр би нэг очиод нэг пив ууц санаа нугасаа дугуйтай явж байгаа юм чи. Жолоо. Ганц пив нэг гайгүй л хөттэй. Нэг ингээд 2 дахь нь ингээд 3 дахь нь тэгэхээр энэ 4 дахь юм уу? За сайн байна. Ажиллаа. Тэвэн үү. Яа. Хөрм. Энийг яаж уншдаг гэлээ? Herman лөө. Ингээд пифтэй. Ай. Йоо та байхгүй юм шүү дээ харсан чинь. Гоё юм тухтай юм тий. Тэ ингээд ишнэ дэлгүүртэй. Ихтэй овцснэ. Тэгээ найзуудаараа ирснэ. Тэнгүүдэл нэг нь үдчих мүзэл нөгөөдөл нь суугаад явах гоё юм тий. Ийм дэлгүүр Монголд байна гэж. Энд чинь яг дээр худлаа. Засварын та бүгдийг өөрөө хийсэн гэлээ юу гэлээ? Хан маань яагаад юм бэ? Гоё юм байна. За би удахгүй нэг бир олно юмнууд авна. Ингээл гоё вифт юм биш те. Хэдэ саатын? Хэд чамаагүй? 12 нараараа. Хүн бэжлээ лөө. Гоё.
Зээл аптай тий. Ямар кофе гэлээ? Онгоцоор ирдэг гэдэг гоц. Ингээ кофенаас өөр гой сонголтууд байна. Тэгээ үнний хувьд нэлээд дэжгүй байгаа. Энд ингээд юм үзэнгээ ганц нэг хоёр пивгээд найзуудтайгаа ч юм уу сайхан юу яхад тийм алтан говь төр чинь 7000 гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд дэжгүй. Тэгээ кофе мофи авчичвал тэг ингээ хувцсуудаа үзчихвэл нэлээд тухтай амар гоё тухтай газар. Монгол тиймэрхүү газар нэр олон юм болов. Хэр их үед юм бол. Ороо суучин. Тэгээ загварын дээр харах юм бол яг нэг миний яг юу шин. Тэгтээ амар лаг чанартай. Ах нарын яг гоё нэг чанартай хүмүүстэй ах нар үүд штэ. Тийм хүмүүс зүгээр. Тэгээ бүх ингээд эмблеминууд дээр нөө harmony гэдэг өөрсдөө harmony гэдэг өөрсдийнх нь юм юунуудтай боллоо. Яа гоё. Нүмд мөмжэнс тэрийг харахгүй. Амар лаг чанартай харагдж байгааз. Нилээ удаа идэх маягтаад. За кофе гоё. Танаа хоёр давхар чинь бас нэг миний унаад байгаа шиг юм зардаг газар юм биш те. Тийм үү. Гэхдээ тийм цахилгаан дугуй зарж байна. 6 сая литр гээд. Тийм 8 сая сэмдраа 6 сая 500 ч гэнэ. Жохон үнэтэй юм бол үнэтэй. Та брендингийн талаар ч юм юм хэлээ хаа сууж байна. Урлах эрдэм. Урлах эрдэм байна. Та ч өөрөө дизайнер шүү дээ. Эрдэнэтэд бол энд юм Урлах эрдэм гээд сургууль үзсэн. Үгүй би нөгөө юу чинь ажиллаж байсан газар чинь. Эрдэнэт. Гок. Ажлын өвчтөр. Гок ажлын зэх гэж идэв. Ажлын өвчсөн бас. Тэ. Презент чи явж гинс үү? Тэгээ барыг тийм шүү дээ. Тийм байл ч. Анх тэр джинс гарч ирсэн дээр харсан чинь тий. Тэр джинсний барыг босч мастдаг байсан гэх тий. Шууд тэгэл 50-аад босч мастдаг амар юм байсан. Тэр барыг танаа уу баха. Нөө нэг өрг джинс. Мэмэл гээл 501 мэг гээл өөр юу гэдэг байж та тэр лаглаг джинснууд. Аха. Босдаг джинс гээл. Тийм энэ бол тэгэл од юм шүү дээ. Хос джинстэй бол тэгэл барыг охин нарих асуудалгүй гэж байна. Чамд хар маань байцгаах. Шаарлаг болохоор. Би яахлаар шаарлаг болчдөг юм. Наа чи бүр дордод бол мөнгөтэй хар болно гэдэг шүү. Тэр зүйтэй үе аргагүй. Чи 1-ээс 5 дахь. Тэгээ хичээлдээ явна 5 дахь өрөө явал мал дээр хагсаа бүтээсэй гэх. Хав харл хөвгтөөсөн. Одоо наа жоо цагаан дүр тэгээд хүмүүс судлаа хөрмөж. Энэ тийм юм. Самтал нэрээ байцгаах шээ. Янз бүрийн вирус ороод. Яха. Тэнтэй явж хурцлжээ. Тийм байна. Энэ амар гоо цэнгэр харагч. За хөөх ингээд өөрийнхөө хуучин хувцас өмсөн чинь үнэн мяа харагдлаа. Гоё хувцастай газар байна. Хувцсыг нэг харуулж ил таа. Танай хувцсууд нэг ингээ харуулч. Эдгээр нэрээ гоё харагддаг юм байна. Энд өмснүүд энэ нэг маш сайн бүгдээр хармин гэж бичгтэй. Чанарууд нь үнэхээр гоё болохоор тийм ингээ бичгээ тавиад брендэрээ ашиг аюугаа гэдэг. Тэлээ. Бас тэлээ тийм. Тэр хүмүүс. Тийм биш те. За. Та брендингийг утгаар нээжээ.
Энэ хан ч гэсэн гоё. Танаа хан үнэхээр зэрлэг юм аа. Энэ баримл бас та найз ийсэн үү? Өөрийнх нь үр зэрэг хийлгэж болно. Зэрлэг юм бэ. Миний нүүр царай нэг баатар шиг харагдахгүй бол. Цэрэг болоод нэстэй. Энэ нэг алдтай шаниугийн бүтэл яг өөрийнхөө хэлбэрээр гэсэн. Ахын найз нь амар сайн нөгөө нэг баримлч одоо юу гэх юм гараар юм хийдэг юм баггүй. Тийм гоё юм эсвэл модон шаны үүд биш зүгээр шаниу гэдэг юм бүтээл гэж хэлээ. Тийм хүн ингээ баримлуудыг бас царайгаараа өөрийнхөө царайндаа хийлгэж болдог гэхэлэр бас гоё байгаа шүү дээ. Тэр ах болохоор энэ ингээд ханууд байгаа шүү дээ. Энэ ханыг бүгдийг нас хийж өгсөн гэсэн. Тэр байтхаа ингээд энэ лангуунууд их тэр бүгдийн тэр ах гараараа найз нь ингээд хийж өгсөн гэсэн. Энэ лангуунууд амар гоё байгаа шүү дээ. Модон юутэйгаа ингээд төмөр. Ингээ арах юм бол чам байгаа шүү дээ. Хаач байхгүй юм ингээд. Гоё. Будингос үссэн юм уу? Нүг ах уу? Тийм биш те. Оо за будинг хүртэл хийсэн юм уу? Ширээ бас уу? Бүгдийг хийсэн. Та жахаас гоё найзтай юм аа. Зөө. Энэ шилийн юу гэнэ? Кофе биш хийгээгүй. Гоё юм аа. Тэр ах өөрөө ингэ чийд юм уу? Банк захиалгаар ингэ юмнууд хийх үү? Skills Design Lab гэдэг. Skills Design Lab. Facebook-ын нэг тиймэрхүү байгаа юу? Тэдний бүгдийг хийсэн гэж чинь гараараа бүгдийг хийдэг гэх л гоо. Тэг хамгийн гол нь энэ хан ахгүй юу? Тэр ах тэгээдсэн байхгүй. Эхлээд ингээд цэнхрээр будаа дараа нь ямар ч тач дөрөв өнгө байгаа гэсэн. Улаан тэр тэнгүүдээ бүгдийг ингэж будангуудаа дээрээс нь нэмж будаа дараа нь үрээд эхлэв. Тэгээд үрээд чиж хэлдэг байхаа арай нэг өөр хэллэндээ. Өнгөлөөд гэх юм уу тэгсээр хагаад ингээд юунуудаа гараад ийм юу гань. Ийм гоё өнгө гаргаад хан нийсэн гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдлийнх нь хан бүр зэрлэг шүү. Энэ ан тэ. Энэ тэгээд энэ зүгээр өнгө юм уу энэ? Бодга? Энэ нөө. Хагархагийн тэр чигээр нэ. Угаасаа байснаар нь лөө. Айлч бүтээлч сэтгэлгүүл юм байна л дээ тий. Нэг заавал ихшлээл гоё болоод. Энэ гэхдээ нөгөө нэг зисмэсэн ч юм шиг нэг тийм зэрлэг харагдав. За боломжтой болоод ингэж хэлвэл өстой л гоё юм. Хүний хийсэн юм тэгээд угаасаа өөр харагдах юм. Гоё идэв. Монгол лоо гэдэг нэг өмнөг үе бол дураас болцсон. Лоо байхгүй хийсэн. Дүүрэлгээд үү? Өмнөр биш. Баримт лоо гэдэг. Тэгэл газраас байгаа гэдэг шараа. Тийм. Тийм. Тэр пирний чанар мэддэг. Юу мэддэхгүй л. Ер нь тэгж болно шүү. Тэгэд бүлээн пив уудгаа? Бүгд бүлээж бас биш л дээ. Жохон бүлээж. Бүр бүлээж бас мөн шүү дээ. Тийм. Бүлээд ер нь бүтэн бүлээж. Ийм бүрчний бүр манайхан бол бүлээнийг бол сэргээрээ. За юу яачлаа. Өнөөдөр бичлэг хийх бодлоо. Ахтай ирсэн чинь яг дахиж эргэж пив яриа тэгээд нэг пив уугаа сууч тэгээд нэг пив уучаад ажил хийгээд дахиад дараа би ихтэй гоё реклам шиг ч юм уу нэг тиймэрхүү видео юм да. Саний бичлэг таалагдсан байх гэж бодож чинь тэгээд таалагддаг байсан ч үгүй ахвтий. Тэгээд сая ахын юунаас гараа авчин. Тэгээд баяртай гэж хэлсэн ч үгүй тэгээд угаас нөгөө камераас би чичдэг ах чичдэг. Тэгээд сая ярьсан би ахыг нөгөө нэг вонд танилцчихсан байхгүй. Тэгээд чаахад амар удсан болов. Чих юм уу чаах ч юм. Ах чаах гэж хэлдэг юм байна. Би сайн мэдэхгүй. Тэгсэн чинь Германд 6 жил болсон юм байна. Тэгээ амьдралуудаас ярьж мөрөө амар гоё юм сурлаа. Тэгээ хамгийн гол нь энэ ахын ингээд брендинг гэх юм уу дэлгүүр нь хүртэл ингээд
одоо баримл уран баримлуудтай тэгэл гой юмнуудтай байгаа даа. Тэгсэн чинь ингээд дээшээ дандаа офсууд идэх. Тэгээ цааны цэгээр ач юм уу. Зүгээр нэг том соронгууд яг л нэг тийм минимал барилгынууд үүдэн штэ. Тэсний оронд ингээд ийм гоё газар орж ингээд юм хараад те ханаж гисэн тэгж зориулж ингээд хийгдсэн юм аа. Хүн нэг цаг амрахтаа нэг орж ирээд нэг өөр юм харж байгаа гардаг тийм гоё юм хийхийг зорьсон тэргээ тийм аюу гоё тийм бүтээлч гэх юм уу. Тийм байдлаар хийсэн байлаа. Тэгээ тэрийгээ жоохон ярьж өглөө. Угаасаа ороход угаасаа мэдгдсэн. Тэгээ өөр юу сурлаа. Брендингийн талаараас аюу гоё юмнууд байна. Ах ингээд нэрээ хамгийн анх олоод дараа нь ингээд ямар хуу өнгө төрхтэй байх уу, ямар хуу өнгөтэй юм зарах уу гэл тэрийг олчихлаар ер нь брэнд бук гэж үүдэг хэвгүй компаниудад. Тэнгүүд хамгийн эхлээд нэр тэгээ дараа нь ингээд дөрвөн төрлийн өнгө сонгодог. Тэгээ цаашаа юмнуудаа сонгодог. Тэгсэн чинь ах яг тэр талаасаа биш яг амьдрал дээр өөрийнхөө мэдрэмжээр хийсэн юмнууд нь байсан. Тэг аюу гоё юм байна. Тэгээд тэгэхээр цаашаа юм амархан болд юм байна да. Тэгээд би ч сахаасаа асууж байсан байхгүй би нэг юм асуу шүү гэж яагаад яаж юм брендинг ч юм уу ийм байдлаар хийдий тэргээд нэг асуусан. Тэгээд тиймэрхүү ярилцлага боллоо. Тэгээд иймэрхүү өндөр камер тавиад тэнхтэд яах вэ гэж бодоод тэгээд төрсөн сэтгэлээ энд хэлж байгаа шүү. Тэгээд энд хавцаа хүмүүс яваад энэ би бас камерлаараа ганцаар ихлэ нэг тэнх санагдаад тэг явлаа.